За сайн уу залуу аюу цаана. За энэ бол өнөөдрийн анализ байгаа. Алтны анализаас эхлэе. За алтны хувьд бол би ярьж ирсэн дээшээ өсөөд байх шинжтэй байна. Ерөнхийдөө өсөлт бол хамгийн наазахтаа 3080 82 гэдэг өнөөдөр хүрэхээр цаазахтаа бол 3215 хүрэхээр байна гэх. Тэр өсөлт маань л явагцаар байгаа 4 цаг ерөнхийдөө энэ трейсм төвлөгөөнд дуусгаад дээшээ импульс хийсэн. Энд шинэ трейсм төвлөгөө авчирсан байгаанаас их сонирхолтой санагдлаа. Ер нь нүд хожирлох үйс трейсм төвлөгөө авчирсан байна 23.6 та дээшээ бол хүрх үнэ 3087 болгож баг зэрэг өсгсөн байдалтай харагдаж байна. За ерөөхдөө өнөөдөр биш та 30 минутын хувьд бол 30 минут автобайтай байгаа хിവэрээ. За ерхий хөдөлгөөн маань дээшээ ийшээ гарч ирсэн ингэсэн. Оройг бол дээш нь энд ивдэж орч ирэнгүүтлээ реверс ийшээ ингүүтлээ буцаага дээшээ орой ивдэд энд л орой үсгээд одоо энд ярал үсгэсэн. Эндээс бол 3080 3087 хавцаа үнийг бол зорьсон өсөлтийг бол хийх гээд ингээд байж байгаа харагдаж байна. За эндээс бол яг одоо бол 11:30 болж байна. Эндээс бол бид нэр орж амжихгүй хаа гэж бодож байна. Тийм учраас энэ бол хэрэггүй оролт болно. Тэгэхээр ерөөхдөө яг дэйли бол зорьсон цэгрүүг өсөж байгаа маань баян волюм алдагдаагүй. Орж ирсэн селийн волюмыг дандаа дийлсэн баян волюмтай баг зэргийн доор орж ирсэн тийм волюмээр үүссэн. Энд нэг weak fill хийснээс хойш нийтдээ 2 хоног бол өнгөрөхөд баян волюм бол тогтвортой байгаа. 4 цаг дээр after-end баян зон үргэлжилсэн трейсм төвлөгөө 23.6 initial bounce-тай баян волюм өндөр импульсийн хөдөлгөөн явж байгаа байдалтай харагдаж байна. Тэгэхээр би бол 3080, 82, 87 гэсэн дүнүүдийг харж байна да. За USD-ийн бол ерөөхдөө брейкинг хийлээ. Гэтэ брейкинг бол тийм амжилттай байж чадаагүй. Орой үсгчлээ. Тийм учраас үндсэн хөдөлгөөн дээр селийн волюм илүү давмгаалж байна. Дээрээс нь энэ резист хэрэггүй болчлоо. За үндсэн хөдөлгөөн маань селийн волюм давмгаалаад явж байгаа. Fibonacci-гийн 61.8 хөдөлгөөн хамгийн ихний ээлжинд бол надад харж байгаа дүн гэвэл 145 248 дараагийн харж байгаа 143 442 гэдэг дүнгуудыг харж байна. 4 цаг бол альтины реверс хийсэн. Үндсэн хөдөлгөөн 4 цаг дээр өчтөр маш хүчтэй реверс хийж орж ирж чадлаа. Тэгээ үндсэн хөдөлгөөн ерөөхдөө дээшээ одоо бол өсөдөх шалтгаан байхгүй. 4 цаг дээр одоо эхний ээлжинд бол уналтын мөчлөг маань хаашаа чиглээд байна вэ гэх юм бол ийшээ чиглэсэн нөхцөл харагдаж байгаа. Тэгээд түүний дараа бол трейсм төвлөгөө авчираад буцаад доошо чиглэсэн нөхцөл байдал нь үргэлжлээд явах юм бол ийшээ болон ийшээ чиглэж уналтыг хийх сонирхолтой харагдаж байна. За 4 цаг тийм байгаа 30 минутын хувьд бол 4 цаг яг реверс хийснээс хойш авчирсан трейсм төвлөгөөний энд 6 цаг харамсалтай таарсан байна. Тэгээд 6 цагийн тус хөдөлгөөн дээр бол бид нар юу ч хийж чадахгүй нь ойлгомжтой. За эндээс яг нэг иймэрхүү нөхцөл байдал үүсгэж аваад доошо гараад энэ дээр ингэж яваад ингэж гарч ирээд одоо эндээс үндсэн хөдөлгөөн маань ерөөхдөө нэг орой хийх бах. Нэг орой хийгээд хөдөлгөөн маань доошо даун унах нь бол ойлгомжтой. Даун унаад за эндээс даун унж орж ирээд тэгээ буцаад дээшээ аплаад буцаад доошо даунлаад за нэг иймэрхүү нөхцөлийн хөдөлгөөнүүд бүрдэж болохоос харагдаад байгаа. Тэгээ надад бол maybe нэг ийм сэл орох юм болов уу гэсэн таамаг бол байгаа. Нэг ийм сэл орж ирж болно. Нэлээд богинохоо хугацааны сэл. Тэгэнгүүтлээ буцаагаад хөдөлгөөн дээшээ өсөх үед нь баядахгүй байжгаад эндээс буцаагаад ийм сэл орж ирэх боломжтой гэсэн. Ийм USD-ний анализ байна. За евро USD дээр бол өчтөр нэг оролт хийгээд бид нэр бараг л B гэж хэлж болно. Бяцхан хэмжээний ашиг аваад гарсан байгаа. Маш бяцхан хэмжээний ашиг. Окей. Тэгээ сонирхолтой бас нэг би нэг харуулад ирсэн данс байсан шүү дээ. Мот пандас надад олгосон гээд 10k-гийн данс байсан. 10k-гийн данс маань хамгийн макстай 6% үүрсэн. Тэгээд эндээс бол би дансаа алдсан байгаа. Алдсан шалтгаан нь equity байсан. Equity өөрөө тухайн өдрийн балансын асах 5%-тай тэнцэж болохгүй гэсэн дүрмэн дээр би алдсан. Энэ equity гэдэг хэсэг дээр ерөнхийдөө хүмүүс айгүй их алддаг. Би нэг сануулчих гэж бодож исэн. Equity баланс хоёр хоорондоо шал өөр ойлголтууд байгаа. Тэгээ equity өөрөө асах 5 дээр хүрсэн ч баланс нь асах 5 дээр хүрээгүй байгаа тохиолдол одоо байж болно шүү дээ, тий. Угаасаа тийм тохиолдол байж болно. Эсэлээ арай аваагүй байгаа гэсэн үг. Тэгсэн ч equity чи асах 5 дээр хүрсэн л бол тухайн арилжаа хаагднаа л гэсэн үг. Тэгэхээр би тэгж алдсан байгаа. Equity маань тухайн өдөр асах 5 гэдэг хувь дээр хүрсэн. Эсэлээ авахуулаагүй байсан ч гэсэн. Тэгээд дансаа бол ерөөхдөө алдсан байна. За окей. Тэр дансны тухайд нэг тиймэрхүү. Би тэгээ өөрөө угаасаа амар юугүй сахилга батгүй арилжаа хийсэн. Ерөнхийдөө би зөвхөн USD-ийн дээр арилжаа нээгээд явах хэрэгтэй байсан чинь евро USD дээр арилжаа нээгээд Nasdaq руу зүтгэж тэгээд тэнэгцсэн. Окей. Тэгээ тэр жоохон андуурлаад үгүйсэн л дээ. Евро USD-ийн дээр юуг нь арилжаа тэр дансан дээр нээх хэсгүй байсан. За нэг тийм болсон.
Тэгээ EuroST дээр өнөөдөр одоо юу гэж харж байна гэхээр EuroST дээр бол өнөөдөр ерөнхий daily бол авта buy-тай, Trace-тэй, Fibonacci 23.6-тай, M-Pulse дэше өсөх боломжтой хөдөлгөөн харуулж байгаа байдалтай. Дэше бол энэ яасан хэцүү дуу байна. За тэр үгүй. Окей. Зяг тэгэхээр ерөөд дэше өсөх хандлагатай байсан. Гэтэ өсөх хандлага маань үндсэндээ энд break-in хийснээр жоохон эргэлзээг төрүүлээд байгаа байдалтай харагдаж байгаа. Break-in хийхээс илүүтэйгээр бүр fake out байгаа. Энэ fake out хэрвээ яг амжилттай дуусах чадах юм бол буюу 4 цагийн Fibonacci-гийн 50 дээрээ үндсэн хөдөлгөөн маань ойдгоор ойгоо дэше явсан тохиолдолд хамгийн ихэнд бол энэ хавцаа ирэхээр харагдаж байгаа. Тэгэхээр үндсэн хөдөлгөөний маань үндсэн Trace-ийн хөдөлгөөн бодсноос эрт ирээд тэгээ хөдөлгөөн маань дэше энэ хавцаа руу өсөх боломжтой юм хөдөлгөөнийг гаргаж ирж байгаа макс. Тэгэхээр 30 минутын дээр бол хөдөлгөөн 30 минутын за энийг доош нь буулгах хэрэгтэй байдаг. Энд орой үсгээд энд ёроолоо гаргаад за тэгээд яг доошо reverse хийсэн учраас үндсэн хөдөлгөөн маань доошо чиглэж явж байгаад эндээс ингээд ийм болоод тэгээ хөдөлгөөн маань ерөөдөө Trace-ийн хөдөлгөөний хийгээд дээшилж чадсан тохиолдолд миний сая яриад байгаа левел дээр очих хэвээр. За сая яриад байгаа левел маань хаана вэ гэх юм бол 4 цагийн энэ гэсэн энэ хоёр байгаа. Энэ хоёр дээр үндсэн хөдөлгөөн маань очих хэвээр байгаа. За энэ хоёр дээр очсны дараа бол хөдөлгөөн Trace-ийн хөдөлгөөнийг яг энэ зургал дээр харагдаж байгаа шиг авчирна. За тэгээд тэр Trace-ийн хөдөлгөөн дээрээс нь бид нэр ерөнхийдөө buy арилжаанд орно л гэсэн үг. Daily-гийн спортыг харж байгаад buy арилжаанд орно гэсэн. За дараагийн нь Nasdaq байна. Nasdaq-ийн хувьд би урт хугацааны sale харж исэн. За Nasdaq бол тэр sale-ийг өгөх ерөн сонирхолгүй, шинжгүй, магадлалгүй болоо авчлаа. Тэгээд ерөнхийдөө хитрхи эртчлээд нөгөө нэг энэ ёроолын дэмжлэг одоо даралт болж байгаа зоон дээр орж ирээд ингээд орох гэж байгаа юм шиг орохгүй юм шиг хөдөлгөөний хийцэн л тээ. Тэгээ энэ ёроол дээр ийм хөдөлгөөн хийгээд тэгээ энэ ёроолыг бас цохоод ингээд ууг нь resist-ийг авцсан юм байна. Тэгээд энэ resist-ийг авцсан мөртлөө явахгүй байгаа buying volume орж ирээд байгаа break-in хийгээд ороод ирвэл мэдээж бид нэр ийшээ buy чинь break-in хийж орж иж чадахгүй хоёр дахь удаага resist цохоод доошоо унсан ч болно. Тэгээд ерөнхий хөдөлгөөн 4 цаг дээр бол одоогоор break-in хийх магадлал нь илүү өндөр харагдаж байгаа. Break-in хийжүүл шууд ийшээ ил гэсэн үг. Ерөөсө зам төтлөөд харахад тэгэхээр break-in хийх үгүй юу гэдэг хамгийн чухал байгаа даа. 30 минутын дээр бол down чиглэл байсаар байгаа. Ягаад гэх юм бол 30 минут энд down reverse хийсэн. Тэгэхээр хөдөлгөөн маань ерөөхдөө энэ оройг дээш нь эвд хүртэл бол үндсэндээ л асуудал байхгүй гэсэн. Тэгэхээр хөдөлгөөн маань ерөөхдөө дээшээ оройг эвдээд Trace-ийн тавьчраад ингэсэн тохиолдолд buy чадахгүй тохиолдолд нөгөө sell-ийн ерөнхий юугаа харна, stop харна л гэсэн. За иймэрхүү тэгээд биткойныг бол ярихгүй 7 хоногт нэг удаа яриад явж байгаа. За тэгээд бүгдэнд амжилт хүсье. Баярлалаа. Баяртай. Жолбек сэлээ.